Монгол улсын арслан боохоо хэмээх данзан. Монгол улсын арслан дээ данзан нь хуучнаар Түшээдхан аймгийн Эрдэнэ-Вангийн хошуу буюу одоогийн Сэлэнг аймгийн Цагаан нуур сумын нутаг Хуурч хэмээх газар 1895 онд мэндэлжээ. Дээ данзан нь эд барилдаж байхдаа 1 м 98 см өндөртэй 120 кг орчим жинтэй байжээ. Шовхтуу хамартай, хөнхөр тухтай, бүдүүн хүзүүтэй, мөлгөр чихтэй сайхан эр явсан гэж додны нөхөр нам төрийн Ахмад зүтгэлтэн Б даваад орж гуай дурсжээ. Тэрээр маш түргэн барилддаг, олон хувилбар мэхтэй, хийх цахих, голлон түлхэх мэхэн тун чадамгай хийдэг нэгэн байж. Тэр үеийн бөхчүүл данзангийн түлхэнд орвол тэгээд өнгөрхөн тэр дэв хэмээн ярилцдаг байв. 1929 онд улсын их баяр наадамд Долоогийн даваанд П Баточир арсланд, 1930 онд 6-гийн даваанд хоёулаа тунан үлдэж П Баточир арсланг орхиж улсын заан цол хүртээд 8-ийн даваанд Б Банзар арсланд унж байжээ. 1931 онд 6-гийн даваанд Ягаан самданд, 1932 онд 6-гийн даваанд Хөндлөн сандууж явзаанд унж байжээ. Тэнхүү 1933 онд улс хувьсгалын 12 жилийн их ойн баярт барилдсан 880 бөхөөс 9 даван Маамын лавг арслантай түрүү зүр булаалтгаар шалгарч өвдөг шороодон Монгол улсын арслан цол хүртэжээ. 1934 онд 7-гийн даваанд, 1935 онд 6-гийн даваанд, 1936 онд мөн 6-гийн даваанд, харин 1937 онд 7-гийн даваанд, 1938 онд 6-гийн даваанд, 1939 онд 8-д үлдэж Б төвдөнд орж аврагад, 1941 онд 7-гийн даваанд, 1946 онд 6-гийн даваанд, 1952 онд мөн 6 даваад 7-гийн даваанд тус тус өвдөг шороодож байжээ. Үүнээс үзэхэд тэрээр улсын их баяр наадамд зодоглохдоо 8 удаа 5, 4 удаа 6, 2 удаа 7, 1 удаа 9 давж байжээ. Дэ данзангуй 57 наснда улсын баяр наадамд Хөвсгөл аймгийн уугуул улсын заан Нанжааг 5-ын даваанд өвдөг шороодуулан шөвгөрч харшгүй хүчит бөх болохон харуулж байжээ. Улс хувьсгалын 25 жилийн ойгоор шөвгөрч харшгүй зоригоороо хамаг олны сэтгэлийг татагч гэсэн чимэг нэмжээ. Тэрээр олон бүхийг бүхийн дэвжээнд гарын ганцганд хүргэсний нэг нь даяар дуурсагдах далай даян дархан авраг Б төвдөнд орж гуай юм. Түүнийг 18 настайдаа Булган аймгийн Сэлэнг бүрэн сумаас Цагаан эрг хотын Сүхбаатар хот дамжлага баазд ирж ачаа ачигчаар ажиллаж байхад нь дотн нөхөрлөж мэйх зааж зодог шуудгаан бэлгэлж байсан гэдэг. Хожим улсын наадмын 7-гийн даваанд дархан авраг Б төвдөнд орж та барилдахдаа за би нэг үзье, боохой дийлэхгүй бол барагтайд нь дийлдэхгүй дээ гэж чангаар хэлээд босч амлан барилдаад унаж байсан гэдэг. Дэ данзангуй 1930 оны улсын их баяр наадамд 7 давж улсын заан, 1933 оны улс хувьсгалын 12 жилийн ойн их баяр наадамд Завхан аймгийн Уртаг арт хэмээх Маамын лавг заанд ойчин үзүүрлэж 38 наснда бүгд найрамдах Монгол ард улсын арслан цол хүртэж байжээ.
Эмэгтгсэн Данзангийн пүрв жав. Уншсан Эрхэн баярын Бат орж.